Өнөөдөр охиндоо Huggies Platinum жихийг өөр энгийн жихтэй харьцуулж аль нь илүү шингээл цайтай туршилт хийж үзэж байгаа. За энэ Huggies-ийн жихийг энэ жихтэй ингээд 2 цагаар зөвлөж харьцуулж одоо туршиж үзлээ. За бид хоёр Huggies Platinum гээд чихтэй харьцуулаад өөр төрлийн чих одоо туршилтанд оруулж хийж байгаа. Одоо битээр үр дүнгийн үзнэ. Өглөө бол охиноос хэрэгтэн живхийн солисон байгаа. Өөр энгийн живхийг хийгээд охиндоо өмсүүлсэн байгаа. Одоо тэгээд шингээлт нь хэр сайн байна, бид нь эвтэйхэн байна уу юу гэдгийг шалгая. Өглөө хийсэн гэдэг чинь одоо 12 цаг үед ер нь бол 3 цаг болцсон байгаа юм байна. Одоо чихгээгээд 2 цаг гарan бараг 3 цаг орчим болж байна. Тэгээд одоо чихг нь ямар болсон байгааг харнаа. Энэ чихийг болохоор 4 цагийн өмнө хийсэн байгаа. Тэгээд ер нь 4 цагийн өмнө хийхдээ 2 цаг болоод авсан. Тэгээд ингээд хуурай байна уу, чихтэй байна уу зөнгөж ер нь жоохон чихтэй дөө. Тэгээд тархаж одоо ингээд бөөгнөрч ингэж одоо шээсээ шингээхээр бөөгнөрөд ингэсэн байгаа. Тэгээд энэ эрдэмэрдэний хувьд бол ер нь жоохон тийм хатуу дуу юм та тийм. За одоо энэ чих ойролцоогоор нэг 3 цаг орчим болсон байна. За гадна талаас нь бол ийм гүлгэр материалтай юм байна. Тэгээд за шингээлтийн хувьд бол дотгошоо айгүйх нэвтрэлттэй. Тэгээд нэвтэрснээс гадна гээд бөөгнөрөөд ингээд айгүйх юу өссөн. Одоо хүүхдэд маш эвгүй юм байдалтай болсон байна. За тэгээд ингээд охиноо харахаар уг нь яг таарсан арьсмааргаа тэгсэн ирнээсээ ингээд бидний баг зэрэг байрцсан ирзэн ингээд нэг нухацсан юм шиг тийм мэдрэмжтэй харагдаж байна. За одоо битээр энэ Huggies Platinum гээд хийх гэж байна. За нөгөө чихнийхээ харьцуулахад эхлээд зүүх гадна талын байдлаас нь бол хөвн даавуу материалтай. Ингээд гадагшаа нэг чийг нэвтрүүлээд авахааргүй амуу энэ арийнхаа юунд ийм хүүхдийн одоо нөгөө хөдөлгөөнд чөлөөтэй байхаар ийм юу хийгдсэн юм байна. Энэ бол нөгөө шинээр хийгдэж байгаа чих гэдгээр нь битээр хийж туршиж үзэж байгаа. За одоо дараагийн туршилт маань Huggies Platinum чихээ туршиж үзэх байгаа. Энэ чихээ өмсүүлж үзээд охинд маань хэр тааламжтай байгааг 3 цагийн дараа шалгаж үзье. Энэ Huggies-ийн чихийг болохоор би сая 2 цагийн өмнө хийгээд тэгээ манай хүүхд айгуу 50 унтаас ирсэн байгаа. Тэгээд одоо хуурай байна уу, чихтэй байна уу гэдгийг одоо үзье. За одоо ингээд үзэнгүүт ер нь бол хуурай тэгээд тархалтын байдал бол нэлээд ингэж нэг бөөгнөрөөгүй сайхан чигт тархаж өгсөн байна. Тэгээд энэ эрдэнийн хувьд бол айгүй зөөлхөн энэ эрдэн айгүй надад таалагдаад байгаа юм. Ер нь айгүй ингээд амьсгалахад ингээд хүүхдийн чих бол ингээд хатуу биш айгүй зөөлхөн ингээд гаднаасаа ч гэсэн тийм зөөлхөн материалтай байна. Тэгээд айгүй ер нь 5 дахьтай таатай 2 цаг унтах шиг болсон манай хүүхд цай. Тэгээд ер нь бол энэ Huggies-ийн шинэ гарсан чих нь айгүй таалагдж байгаа. За миний хүү сайхан амарсан уу? Сайхан амарсан юу хийж сайхан. Тийм. Сайхан амарсан гэдэг миний хүү. За битээр Huggies Platinum чихгээ хийгээд 3 цаг орчим болж байна. Одоо чихгээ ямар байдалтай шээсээ хэрхэн шингээснийг нь үзье. За гадна талдаа ямар ч байсан ингээд нөгөө шээс дүүрсэн гэдгээр ингээ хуралдаа өгсөн байж байна. Ерөнхийдөө манай чих маань хүүхдийн бие дэвтэйхэн ардаа юм суналтай эрзэнтэй болохоор ямар ч байсан бидний хэвтэйхэн эндээ бас энэ наалт нь ийм өргөн бас их зөөлхөн аятайхан ийм наалттай юм байна. За чихний хувьд бол шээсийг бөөгнүүлж одоо
энэ тэндээ одоо ороогүй их чигд байдлаар шээсээ шингээсэн байна. Бусад чихний хувьд бол ерөнхийдөө нөгөө харьцуулаад яг арзмарын хувьд харьцуулаад харахад манай чих бол энэ Hags palatinum чих маань харьцангуй урт мөн шингээлтийг бол бүр энэ 16 хүртэл ингэ шингээлтийг бол нэлээд тавьж өгснөөр бол шээс аршаа гоож тахгүй мөн энэ дээр бас шингээлт авах ийм их давуу талтай юм байна. За ерөнхийдөө чихнүүдтэй бусад чихнүүдтэй ингээ харьцуулахад бол их үнэртэй байдаг чихнүүд. Тэр нь бас магадгүй хүүхдэд харшил өгөхийг бол үүсэхгүй. За энэ чихний хувьд бол анх зүүхт бол ямар нэгэн тийм гадны нөлөө үнэр бол байхгүй байна. За мөн хэрэглээд ингээ 3 цаг болсны дараа бас үнэрлэхэд ямар нэгэн байдлаар хүүхдийн одоо шээсний үнэр ямар нэгэн тийм үнэр бол байхгүй. Яг хэвийн байдлаараа хадгалсан байж байна. За охиндоо Hags чихийг өмсүүлээд 3 цаг болж байна. Одоо шингээлт нь хэр сайн байгааг бүгдээрээ шалгаж үзье. Түрүүн Hags чихийг өмсүүлэхэд ер нь анзаарагдсан ийм урт юм бэлээ. Тэгэхээр нуруундаа хаяам хамгаалттай болохоор бас шингэн өтгнийг хойш нь урсуулахгүй юм байна гэж бодож байсан. Энэ бас тэгээд шингээлт нь айгүй сайн юм байна. Хүүхдийнхаа арьсыг мэдрээд үзэхээр тийм чигтэй мэдрэмж өрсө төрөхгүй. Одоо охин маань 8 сар өнгөрч байгаа. Тийм болохоор хөдөлгөөн нь бол ер нь бол их нэмэгдэж байгаа. Тийм болохоор хөдөлгөөнд нь саад болохгүй. Hags чих ер нь их хэвтэйх юм байна гэж бодогдлоо. За энэ чихийг тэгээ 3 цаг өмсүүлсэн гэхэд бол гадналын шар зураас нь дүүрээгүй. Цэнхэр болоогүй байна. Тэгэхээр шингээлт ерөнхийдөө бол маш сайн байна гэж бодож байна. Тэгээд үнэрийн хувьд бол одоо манай хүүхд ч одоо 8-9 сар хүрсэн бор олон дорж байгаа болохоор тийм хурц ихэнх үнээр ерөөсөө өнөртөхгүй. Тэгээд их дажгүй бас өөрөөсөө тийм хурц үнээр ялгаруулахгүй юм байна. Тэгэхээр тийм айгу органик юм шиг тийм мэдрэмж төрүүлж чинь хурц үнэртэй байхаар бас хүүхдийн арьсанд их хашил өгөх гээд юм шиг санагддаг. Манай охины арьс бол их эмзэг арьстай. Тэгээд энэ чих нь бол хашил өгөөгүй байна. Тэгэхээр дайггүй сайхан санагдлаа. Гадналынх нь бас энэ гадаргуун дотор талтай ч гэсэн гадна талтай ч гэсэн юм хүн материалтай байгаа нь бас их зүгээр юм байна. Тэгээд зарим жөхнүүд болохоор юм гялгар хулдаасан байгаа нь тийм сонин онцгой санагдаад байдаг. Энэ бол дэжгүй санагдаж байна.